Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ номны талаар ярилцах болно. Lean Startup гэж байгаа. За мөн дүүнчлэн Toyota-гийн менежментийн талаар бас баг зэрэг ярилцах болно. За тэгэхээр хамгийн гол зорилго нь бол за энэ Lean Startup номыг одоо уншсанараа за энэ мэдлэгийг эзэмшснээрээ би ерөнхийдөө ямар одоо давуу талыг өөрийнхөө ажил дээр олж авсан бэ? Энийг би яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг туршлагаа л хуваалцаж байгаа гэсэн үг юм аа. За ингээд влог 3-т тавтаа морилоорой. За тэгээд аа дэвшилтэд стартап номыг ойролцоогоор 2020 оны 4 сард ерөнхийдөө уншиж дуусгах нь санагдаж байна. За тэгээ энийг уншиж явах явцад энэс өмнө миний нөгөө хийжсэн ажлуудын алдаанууд яг энэ дээр их тодорхой болсон байсан л да. За ямар алдаанууд вэ гэхээр ерөнхийдөө энэс өмнө миний яг төвлөрч ажиллаж исэн одоо филд буюу талбар бол байгууллагын тэр удирдлагын тогтолцоонд олон улсын ISO 9001, PMBOK guide гэх мэтийн энэ стандартуудыг хэрхэн одоо нэвтрүүлэх вэ гэдэг тал дээр илүү төвлөрч судалгаа хийж ажиллаж байсан. Ерөнхийдөө байгууллагыг хэрхэн системчлэх вэ гэдэг тал дээр судалгаа хийж байсан. Гэхдээ миний одоо тэр ажиллаж исэн байгууллагууд маань ихэвчлэн дандаа энд тусгаж өгснөр бол одоо стартап шинжтэй буюу хараахан хөлөө олж амжаагүй бүрэн тийм байгуулагдаад 5 жил арай болж амжаагүй ч юм уу тиймэрхүү байгууллагууд байсан. Дээрээс нь мэдээж энэ барууны энэ удирдлагын тогтолцоо ажилдвэрчсэн компаниудын юуг харуул одоо түүхийг хараад менежментийн арга барилуудыг харуул за ажилдвэрийн эрен үе буюу масс энэ продакшны үед энэ шинжилгээ ухааны энэ аргачлалууд үүсэж гарч ирж тухайн үедээ их одоо өндөр бүтээмж өндөр үр нөлөөг үүсгэж исэн юм аргачлалууд байдаг байгаа. За тэрний нэг нь бол энэ Lean Management буюу Toyota компани одоо өөрийнхөө одоо үйлдвэр дээрээ хэрэгжүүлдэг юм менежментийн аргачлал байгаа юм аа. За тэгээд Lean Management-ээс мэдээж Lean Startup бол ингээд санаагаа аваад энэхүү одоо энэ аргачлалаа тэр зохиолч Eric Ries гэдэг хүн бол өөрийнхөө тэр компани дээр ингэж хэрэгжүүлсэн байгаа. Гэхдээ энэ компани нь бол IT-ийн компани байгаа. За тэгтээ зохиолч бол өөрөө одоо бичснээрээ бол IT гэлтгүй ерөн бүхэл одоо энэ стартапуудад бол энэ бол адилхан хэрэгжинэ гэдэг нь одоо батлагдсан миний зөвлөгөө өгж ажилласан компаниуд бол энийг амжилттай хэрэгжүүлсэн гэж өөрөө бол энд тусгаалan цохон тэмдэглэсэн байгаа. За мэдээж энийг тодорхой ажил дээр миний хувьд бол хэрэгжүүлж үзсэн байгаа. За өөрөөр хэлбэл миний хувьд 2020 оны 2 сард Lean Work Consulting гэдэг компанийг үүсгэн байгуулад за тэр Lean Work гэдэг одоо консалтинг компани Lean Work цэгийн сайт дээр энэ аргачлалуудыг хэрэгжүүлж үзсэн байгаа юм аа. За тэгэхээр хамгийн ихэнд одоо юуг ойлгож авсан бэ гэхээр энэ feedback loop гэж байгаа. За ideas буюу нэг санаа гарч ирвэл тэрийг шууд хэрэгжүүл гэж байгаа юм л да. Build буюу тэрийг шууд хэрэгжүүлээ. Хамгийн ихний хэлж тэрийг нэг хамгийн бага зардлаар ингээ хэрэгжүүлээд туршаад үзээ. За тэгээд ингээ туршсны чинь дараа ингээд хийсний чинь дараа бүтээгдэхүүн гарч ирнэ. Код буюу за энэ нөгөө Lean Startup-ийн хувьд нөгөө код гэдэг нөгөө бүтээгдэхүүн байгаа л да. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн бий болсны дараа measure буюу тэрийг хэмжих байгаа. За өөрөөр хэлбэл одоо бүтээгдэхүүнийг тодорхой тооны хэрэглэгчдэд санал болгоод анхны туршилтын хувилбараа санал болгоод тэгээд тэр нь одоо хэр үр дүнтэй байна вэ? Бид нарын бодож исэн энэ idea буюу одоо санаа зөв байсан уу? Бид нарын таамаглал зөв байсан уу гэдгээ энэ дэр хэмжиж үзээд бүх зөрүүнүүдийг гаргаж ирээд тэр одоо дата буюу мэдээллийг ингэж гаргаж авах хэрэгтэй гэж байгаа. За мэдээллийг гаргаж авсны дараа тэр мэдээлэл дээрээ үндэслээд дахиад ингээд сайжруулалтуудыг өөрийнхөө санаан дээр хийгээд за ингээд буцаагаад санаагаа илүү хүчрхэг болгоод илүү бодиттой болгоод ингээд дахиад ингээд тэрийгэ дахин бий болгохтой build тэгээд дахиад бүтээгдэхүүнээ гаргаж авах ингэх байдлаар ингээд тасралтгүй суралцах ёстой стартап компани бол энийг бол энэ тойргийг бол хамгийн хурдан хэмжээнд ингэж хурдасгах нь компани хөгжил хэр одоо амжилттай явах хэсэг нь одоо шалтгаална хэсгэнд шууд нөлөөлнө гэж энд тайлбарласан байгаа. За энэ дэр миний туршлага гэхээр ерөнхийдөө энэс өмнө би бол ажлыг PDCA цикл буюу Deming-ийн цикл гэж ярьж байгаа. PDCA цикл гэдэг маань план буюу төлөвлөх. За төлөвлөснийхөө дараа ерөнхийдөө нэлээд төлөвлөлтүүдийг хийн л дээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага оролцогч талуудын хүсэл эрмэлзэл гэх мэтчлэгийг судалж үзсний дараа ингээд төлөвлөлтийг хийнэ гэж байгаа. За тэгээд төлөвлөсний дараа do буюу одоо хийх. За дараа нь check буюу одоо шалгах. За тэгээд act буюу дахиж ингэж сайжруулад ингэж цаашаа үргэлжлүүлж ингэж дахиад тэр сайжруулсан зүйлсээ одоо план буюу одоо төлөвлөлт рүү оруулаа ингэж явна. Ерөнхийдөө ингэж зарчмын хувьд харахаар
бас л ингээд тасралтгүй сайжирж явах одоо зориултаа юм цикл. Гэхдээ юугаараа илүү ялгарч одоо надад стартап компаниудын энэ lean стартапын цикл илүү тохиромжтой байсан бэ гэхээр бид нар ингээд төлөвлөлтийн процесс дээр айгүй хүнд одоо хийгээд тэр төлөвлөлтийн процесс дээр айгүй урт удаан хугацааг зарцуулаад тэгээд хамаг одоо эрч хүчээ төлөвлөлтөн дээр маш нарийн төлөвлөснөөс болоод буцаагаад хэрэгжүүлэлтийн үе шатн тэр бидний хамгийн анх бодож исэн таамаглалууд ингээд бодит байдлаасаа зөрөх зөрж байгаа учраас бидний нөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөө маань хэрэгжилтийн явцад ингээд хэрэгжихээ болох. Тэгээд улмаар нөгөө PDCA циклийг нэвтрүүлж байгаа байгууллага маань за эн чинь ерөн худлаа юм байна те. Энэ бол манай тохиромжгүй юм байна гэсэн тийм одоо мессежийг өөрсдөө ингэж энэ үр дүнд нь бий болгож авдаг байгаа. Тэгвэл энэ lean стартапын энэ одоо циклийг хэрэгжүүлснээрээ санаа байвал эхлээ шууд туршиж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн санаан дээр ингээл наривчлсан төлөвлөлтийгээл тэрийг ингээ бүтээхийн тулд ингээл асар их цаг зарцуулах ямар ч шаардлагагүй. Боломжит хамгийн богино хугацаанд хамгийн одоо бага зардлаар эхний ээлжинд бүтээгдэхүүн тэр хийх гээд байгаа юм гаргаад ингээд яг бодит хэрэглэгчтэн санал болгоод ингээд үзээ тэр чинь ингээд амжилттай юугүй юу гэдэг нь ингээд харагданаа. Тэрийг ингээд хэмжээд авчих. За хэмжиж авсныхаа дараа яг жинхэнэ тэр өөрийнхөө бодож исэн хамгийн одоо төгс хөлбрийг гаргах тал дээрээ төвлөрж ажиллаа. Түүнээс биш юуч батлагдаагүй ямар ч таамаглал одоо бидний төлөвлөж байгаа зүйл бол бүгдээрээ ерөнхийдөө ихэвчлэн таамаглал гэсэн үг. Ямар ч энэ одоо төлөвлөлт нь үнэн зөв гэдгийг анханасаа мэдэхгүй. За санал болгож байгаа хэрэглэгч захиалагчийн чинь тэр хэрэгцээ шаардлагын яг бүрэн нийцэж байгаа эсхийг таамаглалаас төдий өөр юм мэдэхгүй байгаа нөхцөлд бол энд хөрөнгө хүч мөнгө зарцуулах нь бол үнэхээр эрсдэлтэй юм а гэж үзэж байгаа. Тийм учраас ингэж энэ циклийг хэрэгжүүлж явснараа тэр стартап буюу стартап компаниудын нэг онцлог нь болохоор мөнгө айгүй багтаа байдаг, хоримтлал айгүй багтаа, дээрээс нь цаг хугацаа маш багтаа байдаг. Цаг хугацаа явах тусам тэр одоо нөгөө орлого орох боломжтой хугацаа нь багасж байна гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл дампуурлууд өгч байна. Ашиг олохгүй үйл ажиллагаа жигдэрэхгүй удах тусам дампуур тэр стартап компани бол мөнгөгүй болоод дампуурлууд өгч байна гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлийг айгүй хурдан хийж, хурдан үр ашигыг авч үзэх ёстой. За тэгтээ lean стартапт бол үр ашиг гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжихгүй байгаа. Энэ дээр бол тэр одоо validated learning буюу одоо тухайн одоо энэ циклээс сурж байгаа тэр баталгаажсан мэдлгүүдийг олж аваад тэрэн дээрээ юу хийх вэ гэдэг нь айгүй чухал асуудал болж харагдаж байгаа юм аа. За гэх мэтчлэн энээс хоошоо ингээд яах вэ гэдэг нь энэ номон дээр бол нэлээд дэлгэрэнгүй байгаа. Тэгээд энэ удаа бол энэ үргээд өндөрлөе гэж бодож байна. За тэгээд миний энэ бичлэгээр хэлэх гэсэн санаа бол ерөнхийдөө компаниуд бол ингээд 3 төвшөнд байна. Нэгдүгээрт бол стартапууд, хоёрдугаарт бол томорч байгаа компаниуд, гуравдугаарт бол томроод байр сууриа олцсон компаниуд. За тэгэхээр яг нь стартапуудын хувьд бол энэ lean стартапын арга техник нь илүү оновчтой байна гэж би бол хувийнхаа туршлагаас бол ойлгож байна. За тэгээд мөн түнчлэн тэр томорчсон те байр сууриа олчихсон хамгийн дээдлийн түвшинд байгаа компанид бол энэ PMBOK ISO стандартууд бол бас оновчтой байна гэж ойлгож байгаа. За томорч байгаа компаниудын хувьд бол ерөнхийдөө энэ lean стартапын техникүүд за мөн түнчлэн PMBOK guide гэх мэтчлэн зүйлсийг хэрхэн яаж байгууллагад оновчтой ингэж холсон байдлаар хэрэглэх вэ гэдэг асуудлуудыг авч үзүүл илүү хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаамаа. За тийм учраас дараагийн одоо влогороо бүгдээрээ энэ lean стартапын үлдсэн хэсгийг авч үзэх болно. За мөн түнчлэн цаг гарвал Toyota-гийн энэ зарчмуудаас бас зарим нэг нь авч үзэх болно гэж бодож байна. За энэхүү бичлэг танд таалагдсан. За танд ямар нэгэн хэрэгтэй мэдээллийг өчүүхэн жолтгоо өгсөн бол та лайк дарж шеэр хийгээрэй. За мөн түнчлэн subscribe буюу дагаж одоо дараагийн бичлэгийг цаг тухайд нь хурдан шуурхаа хүлээж авч үзээрэй гэж хүсэж байна.